Яг манайхан үдшийн 22 цаг өнгөрсөн байна. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-аас бэлтгэн хүргэдэг хэнд ч битгийлээр ураатай унтлагын нэвтрүүлгийн маань цоо шинэхэн 7 хоногийн дугаар маань ийхүү эхэлж байна. Нэвтрүүлэг маань 21-с дээш насныхан зориулсан учраас хэрвээ таны хажууд 21 нас хүрээгүй хүүхэд байгаа бол суугаа салахыг зөвлөж байгаа. Мөн та машиндаа сонсож байгаа таны хажууд зорчигч байгаа тохиолдолд зорчигчийн ая тухыг бодоод төр сувгаас салахыг зөвлөж байгаа. Манай унтлагын нэвтрүүлэг маань нэмэх 21 тохиргоотой явдаг болохоор бусдад төвөгөдөхгүй, бусдыг эвгүй байдалд оруулахгүй байхыг хичээгээрэй. Хэрв танд сонсож чадаагүй дугаар гарч ирэх юм бол дараа нь манай Facebook хуудасаар болон YouTube-ийн унтлагын өрөө сувгаар нөхөж сонсох боломжтой байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. За ингээд өнөөдөр 2026 оны 5 дугаар сарын 18-ны даваа гарагийн үдэш яг одоо Улаанбаатар хотод 22 цаг 11 минут болж байна. Та бүхэндээ унтлагын нэвтрүүлгийг хүргэхээр 2 дугаар студиэс хөтлөгч Халиука, найруулагчаар Эрдэнэ мөнх ажиллаж байгаа. Манай нэвтрүүлэгтээ онцгой хамтран ажиллагч байгуулгаар ширхэг бүрэн шижир брэнд Max Group оролцож байгаа. Маш их баярлалаа. За даваа гарагийнхаа дугаараараа сонсогчдоос ирсэн сонирхолтой өвөрмөц түүхүүдээс уншин танилцуулаад тэгээд энэ сэдвэрээ сонсогчдтойгоо холбогдсон ярилцдаг байгаа. Тэгэхээр захиагаа эхлээд хөтлөгч нь уншаад хүргэчих болно. Тэгээд дараагаас нь шууд эфирийн утсууд болох 77 77 38 83 77 77 88 30 дугаард байна. Нээгээд сонсогчтой авч ярилцах байгаа. Манай өнөөдрийн захиа жоохон урт захиа байгаа учраас шууд захиа руу орчие. Тэгээд эхлээд захиагаа уншия. Тэгээ дараа нь бүгдээрээ эфирээ нээх байгаа. За, захиа руу оръё. Та бүхэндээ шөнийн мэнд хүргэе. Би одоо 38-тай ганц бие залуу байна. Өдий 38-тай байж ганц бие гэж гайхаж магадгүй. Урд нь нэг амьдрал зохиогоод эхнэрийн ааш хардалт хоёрыг удаан төвчсөн ч дийлэлгүй салсан. Түүнээс хойш ганц бие хүний амьдралыг эдэлж явна да. Бас 12 настай хүүтэй хаяа над дээр ирнэ, бусад үед ээжтэйгээ байдгийн. За тэр яг өөрийнхөө түүхийг та нартай хуваалцахаар шийдлээ. Би бол гаднаас нь харахад тийм ч өндөр сайхан царайлаг залуу биш ээ. Энгийн л нэг байдгал бусдаас ялгарч харагдаад байдаггүй монгол залуу. Гэхдээ дотн харилцааны тал дээр бол үнэхээр өөртөө итгэлтэй шүү. Миний нууц эрхтний хэмжээ, боломжийн ур чадварч тунд авгүй гэж боддог. Бүсгүйчүүд эхлээд надтай дотн харилцаанд орох тийм ч дуртай биш байсан. Нэгэнт орсны дараа бол харин салж чаддаггүй. Тийм болохоор намайг голдог, муухай ашигладаг бүсгүйчүүдээс өшөөгөө авах дуртай. Тэрнийхээ хамгийн амттайг нь хуваалцах гэсэн. Манай ажлынхан дунд нэг дажгүй бүсгүй байдгийн. Бас л над чиг нөхрөөсөө салчихсан ганц бие хүүхэдтэйгээ амьдардаг ээж. Хэдий гадна царай зүс дажгүйч ааш гэж авах юм байхгүй. Надаас 5 насаар дүүч гисэн намайг байнга загнаж аашилж байна. Ер нь эмэгтэй хүн ганц биеэрээ удаад ирэхээр ааш нь дийлдэхэ болдог юм шигэ. Тэр хүүхэн үеийнхээ дажгүй залуутай аятайхан линэгээд л айлгүтэж харьцах хатлаа над руу харахаараа цэхэв татав гэдэл хачин царайлчихна. Нэг удаа бүр ажлынхнаараа нэг жаахан гарваа. Мэдээч насанд хүрсэн хүмүүс болохоор томчуудын сэдвээр яриад л тоглоно. Тэгээд эсвэл хариул гэдэг тоглоом тоглож байгаа тэрнээс асуулт асуухаар болвоо. Манай ажлын өөр нэг бүсгүй айлгүйтэйд л чи ажлынхаа эрчүүдээс хэн нэгэнтэй дотн харилцаанд заавал орох болвол хинтээ дотн харилцаанд орох вэ гэсэн асуулт тавилаа. Би ч яг энэ нэг айлгүй юм залуу хэлээд тэрэндээ сета хайна гэсэн шүү юм бодно. Ядаж байхад би үнэхээр дургүй. Тэгсэн харин нөгөөгч над руу зааснаа. Тэрнээс бусд нь бол аль нь ч яах вэ гэдгийг. Тэр үгийг сонсмогцол миний хамаг ур буцлаа авчихлаа. Бараг л ажлынхаа дундаас надаас өөр хинтээ ч хамаагүй дотн харилцаанд ороход бэлэнгээд хэлчихлээ. Энэ бүсгийн хувьд айлгүй хинтээ ч дотн харилцаанд орохоо зүгээр хэлж болох байсан ч намайг тэрэндээ хамаатуулж ичгэвтер байдалд оруулсанд нь үнэхээр ур хүрлээ. Ийм доромжлол амссандаа өшөргөж хариугаа авахар шийдсэн юм аа. Тэр өдрөөс хойш би өөртөө маш их анхаарч эхэлсэн. Хуучин навсгар хувцснуудаа өмсгөө болж дүүгийнхээ зүйлснөр бие барьсан аятайхан хувцас өмсөж хуучин хуль хүнэртэй уснуудаа хаяад шин үнэтэй үнэртэй ус горойн байж аваад түрхдэг боллоо.
Бүр сардаа нэг гоо сайханд орж үйлчлэгээ авч аятайхан өсчин ч ордог боллоо. Ингээд 2-3 сарын дотор хуучнаасаа дээрдэд ирлээ шүү. Над чиг шартай хүний шарыг хөдөлгүүл яаж чадна л да угаасаа. Өөртөө л анхаарахгүй болохоос уг нь гайгүй залуу байсан юм. Бас би жаахан намхан болохоор өндөр ултай доктор Мартинс авч өмссөн гоё юм байна лээ. Ингээд аятайхан болсон угийн эрэгтэй хүнд дуртайч надад дургүй байсан муухай аашт харин овоо зөөлөрч намайг жаахан эрхэн талаас нь харж байгаа нь илт мэдэгдэж байна. Ингээд байж байтал ажлын газрын шинэ жил боллоо. Би ч жил болгон өмсдөг байсан костюмоо өмсгөө болоод шинэ загварлаг хостол авлаа. За тэгэд хамаг байдгаараа л аятайхан дээрээ тавиад шинжилдэ орлоо доо. Манай нөгөө аашмууд харин бас янзын гоёод улаан даашинс өмсчихжээ. Манай ажлын миний үеийн эхнэр хүүхэдтэй залуу руу жаахан хандаа яатч байгаа юм уу? Нөгөө залуу нь нүүр өгөхгүй байгаа нь харагдлаа. Би ч боломжийг ашиглан хажууд нь очиж суухад над руу нэрээ энж дажгүй юм уу гэсэн харцаар харж бидний нууцхан таталцал эхлэхэн тэр. Би тэр үдэш тэр чигтээ шууд л буудал орсон. Буудалд ороод л тэр над руу шууд дайрч эхэлсэн. Хичнээн ч удаан хүнтэй ойртоггүй юм бүү мэд яг л орон орсон шулмас шиг дайрчулаа. Би тэр үед хэсэг мартаад байсан үш хонзонго дахин асааваа. Тэрний надад хэлж байсан муухай өгс бас нөгөө эннээс бусд нь бол хинч байсан яах вэ гэдэг зэвүүцмөр үгэнд санаанд орж энгийн үед хийдгээсээ илүү байдгийм шүү гэж утсаар дотн харилцаанд орсон. Тэр шөнө өмнөх үш хонзондоо болсон уу жинхэнэ ямар эр хүн гэдгээ шүнжэнгөө харууллаа. Тэр хідэн ч удаа дуу алдаж ханаж байгаа нь бүр тоогоо алдсан баха. Тэр баг над шиг дотн харилцааны чадвартай хүнтэй өмнө нь учирч байгаагүй бах. Над руу муухай ашиглаж зандарч хараадаг бүсгүй тачаадж над руу хайрын харцаар харахаас өөр яаж чадахгүйсэн юм чи. Би тэр шүн хамаг чадвараа гаргасан бол тэр баг дуугарч тэнхлэггүй болсон. Ингээд бидний харилцаа тэс өр болсон. Тэр ажлын газраас өөр залуутай огт сэтгэнхээ болж зөвхөн надтай сайхан ханддаг болов. Намайг өнөөдөр уулзъя гэж өдөр бүр шаналгана. Би харин үнд ордог боллоо. Ингэж нэг өшиг авсан да. Гэхдээ анх өшөөгөө авах төлөвлөгөө арай өөр байсан л да. Нэг удаа дотн харилцаанд орж өөрийгөө мэдрүүлчихэд дахиж уулзахгүй гэж бодсон юм. Гэхдээ ганц би сайхан бүсгүйг өрөвдөг ч юм уу хайрлаа дахиж уулздаг боллоо. Сүүлдээ нөгөө муухай аашт маань хөөрхөн сайхан нь илүү харагдаад сэтгэл минь дасаацж байгаа юм шиг. Ингээд өдийг хүртэл 5 сар мерсээр уулзаж яваад бие биендээ нилээн дасчихжээ. Анх бие биеэ үзэн ядаж эхэлсэн харилцаа одоо хайрч болоод байгаа шиг. Бие биедээ улам л дасаад хамт байх нь ихсэд байна. Уг нь бие биенийхээ дутууг нөхөж хамт амьдрах боломж байгаач миний хуучин амьдралд автагдах юм шиг санагддаг. Одоо хэдий сайхан байгаач цуг амьдрал тэрний төвчшгүй тэр муухайш хорон үгс буцаад гараад ирнэ гэж айдаг. Бидний харилцаа энэ хэвээрээ үргэлжилсэн ч хамгийн зөв байх. За та бүхэндээ өөрийнхөө үзэн яддаг хүнтэйгээ хийсэн халуухан дотн харилцааныхаа тухай сонирхолтой түүхээсээ хуваалцсандаа баяртай байна. За нэг ийм сонирхолтой захиа ирсэн байна. Тэгэхээр бидний өнөөдрийн ярилцах сэдэв үзэн яддаг хүнтэйгээ өнгөрүүлсэн халуухан шөнө гэсэн сэдвээр ярилцсанаа. Мэдээж одоо холбогдоод ороод ирсэн сонсогчтойгоо ярихдаа мэдээж дугаарыг нь зарлахгүй, хоолойг нь өөрчилж сонсгох учраас холбогдож байгаа сонсогчд маань хин нэг нь өөрийг нь танина гэж айх ичих зүйлгүйгээр эмээхгүйгээр холбогдороо. Мөн ярьж байх хугацаанд бидний яриа орон даяар өргөн нэвтрүүлгийн долгионоор сонсогдох тул зөв боловсон үг хэллэг ашиглаж соёлтой ярилцахыг бас уриалж байгаа. Сонсогч та ч гэсэн өөр тохиолдсон насанд хүрэгчдийн сонирхолтой түүхийг бидэнд бичиж явуулахыг хүсвэл arunbilag@mjlradio.com хаягаар явуулахад л хангалттай байгаа шүү. За яг одоо ингээд Улаанбаатар хотод 22 цаг 20 минут болсон байна. Тэгээд унтлагын өрөөнтэйгээ хамт байгаа бүх сайхан унтлагын өрөөний сайхнуудтай энэ өдрийн мэндийг хүргье. Хэр өдөр байв? Завгүй өдөр байв уу? Хаанаас сонсож байна? Юу эзгэж байна? Санаа чи юу яцгаанаа? Тэгээд комментаар орж ирээд бичицгээгээрэй. Энэ хооронд нь би хамтран ажиллагч байгууллага танилцуулъя. Манай унтлагын өрөө нэвтрүүлэгтээ онцгой хамтран ажиллагч байгууллагаар ширхэг бүрэн шижир брэнд Max Group оролцож байна.
За шижир брендийн будаа нь 10 шат амжилгаар өнгөлж ялгсан гэмтэл багтай, өсөлт сайтай, тунгалаг цагаан өнгөтэй дээд сортын цагаан будаа байдаг юм байна. Шижир брэнд өөрийн нэр нэгт хэрэглэгчдэд зориулан нэгэн сонирхолтой бэлэг бэлдсэн байна. Хэрв таны болон таны ойр дотны хүний нэрэнд шижир гэсэн үг орсон бол жишээ нь шижир болд, шижир туяа, шижрээ гэх мэт нэр орсон болвол хамтран ажиллагч байгууллага маань танд 2 кг савлгаатай шижир будааг үнэгүй бэлэглэх нэ. Тэгэхээр энэ үнэхээр гоё оффер тий санал юм шиг санагцсан. За бэлгээ хэрхэн авах вэ гэвэл та M-Mart-ийн салбаруудад өөрийн биеэр очоод бичиг баримтаа баталгаажуулснаар 2 кг шижир цагаан будаа үнэгүй авах боломжтой гэсэн үг. За тэгээд урамшууллын хугацаа нь 2026 оны 4-р сарын 10-наас эхэлсэн байгаа. Одоо тэгээд үргэлжлээд энэ сарын буюу 5-р сарын 30-ны хүртэл үргэлжилж байгаа юм байна. M-Mart-ийн сонгогдсон салбаруудаар үйлчлүүлнэ. Тэгээд мөн шижир цагаан будааг өөрт ойр байрлах дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой байгаа юм байна. Тэгэхээр шижрүүдээ очоод өөрийнхөө одоо бичиг баримтыг нь салбар дээр нь авч очоод өөрийн гэсэн бас нэг хөрхөн бонустэй 2 кг цагаан будаа аваарэ. За илүү дэлгэрэнгүй мэдээллийг 77 77 31 31 дахин хэлье 77 77 31 31 гэсэн дугаараас лавлаад авч болох нь шүү. Тэгээд онцгой хамтран ажиллагч байгууллагаар оролцож байгаа ширхэг бүрэн шижир брэнд Max Group-т маш их баярлалаа. За энэ хүмүүс манай шууд нэвтрүүлгийн утас болох 77 77 38 83 хэрв та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 дугаард маань нээгдсэн байгаа. Тэгэхээр аав ээжийн шартаа охид хүүгүүд ороод ирээрээ гэдэг шиг те энэ би ингээд энэ захиаг уншиж байхдаа сая бодож байгаа байхгүй юу. Ямар амар шартай юм бэ? Тийм биз дээ. Өөрийнх нь зүгээр за энээс өөр хин ч яах вэ гэд хэлцсэний төлөө зүгээр бүр ингээд хорхоо ядсан араанда зүүн гэдэг нь шүү дээ тий. За би чамд хин гэдгийг харуулах болно. Зүгээр нэг шууд явж чаа те скол ингээл найрж марих гэдэгаагүй харин тэр хугацаанд нь зүгээр өөрийгөө өөрчлөөд ус гизгээ өмс зүүж байгаа төрөж байгаа ус масаа бүгдийг нь өөрчлөөд очин гэдэг чинь энэ бол зүгээр амбиц шүү. Амбицтай залуу байна. Эхний сонсогчийг авъя. MJL радио холбогдсон байна. Үчи мэндэ. За үчим тарамдэ. Арамэнд үчиг сайхан өнгөрөөж гинөө. Сайхан өнгөрөөж штэ. За. Машин дэргэндээ явж байгаагүй юу? За захиагаа бол сонссон байгаа тийм ээ? Сонсоо. За энэ тал дээр ямар байр суурьтай нөөр чин тохиолж исэн ижил төстэй зүйл байна уу? Байна. За сонсъё. Фэник хэдэн жилийн өмнө миний сүлжээд тайлдаг байсан юм аа. Тухайн үед нөө бэлтгэжээдэг байсан. Тэр нөө аль болох хар борог бүх юм хийдэг болохоор нөө даваа хурцтай явдаг л та. Тэгсэн нэг манай нэг шинэ кафег ажиллаар орж ирээд. Амар таалагдаад харна би бас нэг онцгой эртэл хүн чинь найрч гэж одоо ганц нэг үг хайсан чинь би бэлтгэжтэй хайрцдаггүй гэдэг байхгүй. Йоо. Тэгэхээр за гэж тэгээд нэг 14 онлоо яалаа. Тэгээ би нөгөө хяналтын ажилтан болдог байхгүй юу? Одоо тэгэхээр чи нөгөө жоохон месс дэвшсэн гэсэн үг үү? Бүр месс гэж нөгөө нэг дэлгүүрийн удирдлагын 5 хүнийх нь нэг гэсэн үг байхгүй. За. Тэгэнгүүтээ нөгөө нэг касмаас чи би өөрөө шалгадаг ороод ирсэн юм байна. Касмаас бонгот. Тэгээд нөгөө нэг албаар нөгөө бус тэдийн бол зүгээр хөнгөн шалгаал явуулж байгаа шүү. Нөгөө охиныгоо бол зөөр хөх мөхнийхэн тэр карамаараа зөөр шууд шургуулаад байгаа. Юугаа шургуулаад байгаа юм бэ? Юугаа шургуулаад байгаа юм бэ? Инглиш карамаар шууд шургуулж байгаа шүү. Нөгөө нэг мөнгө төгрөг каснаас авч бууснаггүй шалгаж байгаа байхгүй юу? За тэгтээ зүгээр л нэгжлэг хийж байгаа зү. Янз бүрийн шургуулааг үзтээ. Гүү. Яа шууд л дараа нь болгоод шургуулаад эхэлчихдээ болоо гэж бодлоо шүү дээ. Гүү. За тоглоом шиг. Тэгээд шалгаад. Тэгээд нөгөө нууц нөгөө өдөж байгаа шүү дээ албаар. Тэгээд нөгөө ч нөгөө намайг нөгөө бэлтгэж байсан юм мэдж байгаа нэг амар надаа нөгөө ханд манд өгөхгүй шүү дээ. Одоо жоохон санаа зовцсон баг шүү дээ. Ичцэн ч гэх юм уу тий. Тэр нөгөө яг нөгөө нэг өөрийнхөө харьцаа нэг сонирн байсан болохоор тэрнээсээ жоохон санаа зовсон магадгүй. Тэгээд нөгөө нэг бид чинь бөөнөрөө дугаалахаар болоо тийшээ зайсан толгоор гарчаад цаашаа гачууртын шар хоолой ам руу юм уу гэдэг хэвхэв. За.
нөгөө охин манай очсон чинь ууж муудгүй маа тэгэл. Би одоо уудгүй муудгүй надаа уухыг заагаад өгч хүн байна уу маа гэж. За. Тэгэхээр би ч уухгүй ч нөгөөдгөө харж байгаа хэвчээс ажлынхаа нэг залуу байхаар нь манай хамгаалагч охин нь миний доор байдаг. Андаа чиний ганц хоёр пиавших чаа мэн чи наадах чинь яриа байгаа гэж одоо. Жохон халчуул болно ингээд зүрх ороод юм ярьчих гад идэх тийм ээ. Нөгөөдгөө шахуулаад. За. Тэгээ жохон нөгөө чи харлаад ирсэн юм байна. Тэгэнгүүт нөгөө согдож аваад голын өөр явц. Ачаа жоо юм ярьлаа. За. Юу гэж ярих вэ? Тэгээ согдсон болохоор нөгөө найр гээл нөгөө жоохон ааштай ярьдаг шүү. Тэгэл би өөрт нь хэлээ чи ч одоо анх хайрцагтаа гэлтэйсэн хайрцахгүй гэлээсэн одоо чи ингээд мөнгө төгрөг хардаг явах юм уу гэж жоохон өөрийг нь цацгаад өдөхгүй юу би. За. Өөр хатгаад. Тэгсэн чинь нөгөө чинь тухайн үед зүгээр сэтгэл зүй жоохон муухай байсан болоод муухай хэлсэн юм уучлаарай гэж нөө. Тэгээ би найз залуумаас байхгүй гэж. Тэгээ тухайн үед манай нэг хэсэг үргэлжсэн юм аа. За нэг хэсэг гэхээр одоо хамт хонц моноо тэгээд. Тэгээд яхавтээ нөгөө нэг фасны гэсэн бэлтгэжтэй суухгүй гэж суугч хаваа одоо хамт амьдарч байна да. Аваа сууц юм уу? Миний бүр хоёр хүүхдийг төрүүлээд өгсөн одоо хамт амьдарч байна да. Ямар самбатай юм бэ? Одоо тэгээ хоёр хүүхдтэй аюулаар сайхан амьдарч байна. Яасан хөөхөн түүх вэ наа чи? Зүгээр шургуулаад эхэлсэн юм шүү дээ. Ахнасаа би бүр кармарогийн шалгахтаа бүр өдөж шалгадаг байсан юм л та. Ирээд бүгдөө яг ингээл кафас буухтаа ирээд шалгуулсан тэгэнгүүт нь албаар нөгөө бац маягтай шалгах дээр ирсэн албаар нөгөө үед нь бол зүгээр ингээ илээ шалгах цагаас тий. Зүгээр бүгдийг шалгах цагаас тэгвэл өөрийнхөө сонцонтойг болохоор жоохон бац маягтай шалгах. Өмнө карма мармагийн жоохон бац ингэ. Тэгж явсараагаар тэгэл аваа суудсан та. За тэгвэл нэг би хаяа нэг хэлдэг байхгүй юу? Оройн ганц нэг виномино суучих та. За бэлтгэжтэй суугаад амьдрал чи 90 даа гэж хөнгөд. Тавсагчийн нээш байна ахна. Яа, гэтээ наа чи бас яасан хөөхөн түүх вэ? Тэгэл одоо хоёр хүүхэдтэй том хүүхэд маань одоо улсад шатрын бас 1-2 дугаар байранд явж байна. 3 дугаар охин маань одоо топ модель болсон. Одоо хөвтөө явах гэж байна да. Тийм л байна да. Яа, янзын. Зүгээр л яг тэр нэг хүнт нэг тийм аниулж үдсэн мэдрэмжээс ахуулаад одоо ингээл ар гэрээ босгоцсон юм шүү дээ, тий? Тэгэл тий, яг тэр үчирс би яг энэ юмхтэйг авах суун гэсэн бодол төрж исэн. Яаж ахтаа? Нэг хотод байж үзээгүй хөдөө өссөн болохоор амар нэг бас шартаа гэх юм уу? Бэлтгэвчгээ их хүүгэнд би зүгээр өөрөө хурцлагтаал за би энэ хүнийг өөрөө яаж хийж байгаа авсан гэл. Тэгээд өөрөө бэлтгэвч хийж байхдаа дэлгүүртээ жоохон амжилттай сулгаамсаа барайл. Тэгэл угаасаа би нөгөө нэг анх хараад энэ юмхтэй дурлцсан болохоор өөр хүүхэн шухал тогтноо хоорхон байхгүй. Яасан гоё юм. Энэ юмхтэйгээс л сонцонгаа авах бодолтой байж тэгээд. Сонцон бол амар авчихсан. За үнэхээр гоё түүх байна. Орж ирээ бид нартай хуваалцсан маш их баярлалаа. За баярлалаа. Сайхан өнгөрөөгөө. За үчиг сайхан өнгөрөөгөө. За байнгын сонссон шүү танай. За баярлалаа. За. Ямар гоё мундаг юм бэ. Би зүгээр тэр эмэгтэйг авч яваал баг тэгэл өг сонзонгоо тайлчаал тэгэл мэдхгүй одоо тэгээ хаана явдгийг мэдхгүй гэж ярих юм болов гэж бодсон чи аваа суудсан шүү дээ. Аваа суудсан хоёр сайхан хүүхэдтэй нэ гэд. Самба зөв шар гэдэг чинь энэ байхгүй да залуусаа. Зөв шартай бай. Амьдрал босгох хүртлээ амир. Бараг аниул манул гэх гээд амаа яашин тий. Тэр манаахан болохоор яхаа ингэж бодоод байсан л та. Амар юм ярих уу гэхгүй. Миний бодол шүү. Ирчүүд маань ялангуяа одоо ингэ нэг эмэгтэй хүн шаарлахаараа яг л тийм за би энэ хүнтэй ингэж яаж хийж байгаа хонон ч юм уу те скол ганц одоо one night хиймээ нэг шүнийг өнгөрөө тэгээд хайчин майчин гэд. Тэгээд тэгж их боддгийн юм шиг магадгүй яг тэрний дагуу явдаг ч юм уу маш олон тийм харилцаас алсан юм тиймнүүд байдаг л байх л та. Гэхдээ энэ бас яг тухайд бодогдох бодол байх. Гэхдээ бас тэгж боддог залуусыг би бас ойлгодгүй маа гэхээр тэгэхээр одоо ингэхээр захиных эзэнтэй sorry л гэж хэлээ да. Тэгэл хайчин гэж бодсон. Гэхдээ одоо ингэ би юундаа тасаа баг хайр болоод байгаа юм шүү гэжсэн дээ бас өөрхөн юм гэж боддог юм бас. Амьдралаа босгочих юм болоо би мэдэхгүй байна.
За унтлагын өрөө сонсож байгаа хүмүүс маань бичиж байна. Хөөхөн түүх байна гинэ. За манай энэнгээр бороо ороод ажил дээрээ л сонсоод байж байна дөө. Өөрч тайван дөө гинэ. За манай унтлагын өрөөний байнгын сонсогчд болон бас нэг яг энэ нэвтрүүлгээ яг өдийд бас ингээд андаад тэг хүлээгээ сууж идэг сайхнууд маань үнэхээр гоё хүмүүс байдаг. Тэгээд яг холбогдож орж ирээ сонсдог шүү. Энэ дэр ингэ санагддаг шүү. Тэгээд зарим хүмүүс болохоор ингээд бас заримдаа над руу чатчдаг. Бас урмын үг өгдөг. Тэгээд бас өөрсдийнхөө түүхийг явуулдаг. Тэгээд түүхээ явуулдаг. Тэгээд лайк, шеэр харамгууд дардаг бүх сайхнуудаа маш их баярлалаа. За ингээ манай шууд эфирийн утсууд болох 77 77 38 83 77 77 88 30 дугаарууд маань нээлттэй байгаа шүү манайхаа. Тэгээ яг саяны түүх шиг ороод ирж болно. Эсвэл өөр тохиолдсон юу ч хийж болно. Өөр тохиолдсон гэж ярихаас жоохон санаа зовоод бол манай нөгөө найз гэж ярьчихдээ шүү дээ. Тэр төрөө тэр чинь бид нар өөр тохиолдсон гэдээ ойлгочихно гэхгүй дээ. Амар шипи зааж өгснөө зүгээр араас. Гэтэ ер нь бол яг хаяа ингээд манай найз эмэгтэйд манай найзд ингээд тохиолдсон юм байл шүү дээ гэж ярих гэхээр эднэр надад итгэхгүй байгаа дөө энэ халуугаа өөрийнхөө эмэглээ ярьж байгаа гэж боддог байх төө гэж заримдаа бодогдсон шүү дээ. Гэтэ яа харахгүй өөр тохиолдсноо өөрт гэж яриад найзлуугаа найзд гэж ярьчдаг юм уу. За дараагийн сонсогчийг авъя. MJL радио. Радиогоо унтаагаарай. Давхар сонсогдож байна. Байна. За үчимэндээ. Үчиг сайхан өнгөрөөж байна уу? За. За үзэн яддаг ч юм уу эсвэл шарж ин хөдлөгчсэн дуруу үргэжсэн хүнтэйгээ өнгөрөөсөн халуухан шүн байна уу? Яа, надад нэг юу байна. За сонсъё. Яа би оюутан байхдаа нэг ажиллаж байгаа. Нэг газар хамгаалагч хийдэг. За. Би тэнд ажилладаг байсан одоо манай ажилтны ихтэй намайг болохоор нэг тийм аашаад таадах байсан. Айлгаас хамгаалагч юм чинь. Энэ хамгаалагч юм чинь гэдэг. Тэр эмэгтэй нь өөрөө юу хийдэг всэн? Тэр эмэгтэй хаад менежер хийдэг юм. За. Аха. Тэгээд би оюутан төгсчөөд дараа жилд би өөрөө төгсөөд яг нөгөө салбартаа ахлахаар очиж байгаа. За. Тэр цагаагаа тохиолдсон. Би өөр газар очих юм болов гэсэн чинь яг тэр салбар дээр ажилласан. За тэгэхээр ахлах болоод очичхороо менежерийн дээр нь гэсэн үг үү? Тушаалаараа. Дээр шатдаг. За тэгсэн яг ахлах болтлоо бас нэлээд хэдэн хугацааг бас чамгаа хугацааг өнгөрөөж байгаа бах тий. Тийм би ч оюутан байхдаа бүхэн жил ажилласан жил дээр тэнгэр хамгаалагчийн хийгээ явуулсан. За тэгэхэд ахлах болж байхад одоо тэр хэдэн сар жилд шаардах уу? Ахлах болоход бол ер нь бас нэг 2 жил шаардна. За тэгэхээр тэр хугацаанд тэр эмэгтэй бол байдагтаа л байсан. Байрандаа л байсан. За. Табартай ажиллаад. Тэгээд ахлах болоод арчин чинь шинэ ахлах ирлээ гэж бидээ явуулдаг гэдэг. Тэгсэн чинь би өөрөө очиж юм байгаа шүү дээ. За. Тэгээд нөгөө юм чи шокрас. За. Тэгээд тэр арана бондоо хэлж аваад ингээд боолчихсон. Харакter маркет руу. Тэгээд би нөгөө юм чигээс ахчихлаа. Чичрээ яага наттай гэсэн ингээд. Тэнцэн чамайг ингэж нөгөө аппарат хийдэг юм аа тэгэж мэдээд байгаа. Хамгаалагч гэдэг утгаар ингээд хэлчихсэн. Йоо, наад хариулчин бас айгуул хэцүү юм биш үү? Харин чамайг хизэж дээшээ гарна гэж бодоагүй гээд амуу айшин. За. Тэгээд тэндээ мэдээ ярьж байгаа. Нэг ойлголцсон да. Ойлголцсон гэхээр яаж ойлголцсон? Орондоо юу? Гоо. Үй, тэ таяр янз бүрийн болоогүй юм уу? Тэрнээсээ тэгээд зүгээр юм найзад одоо явсан юм уу? За тэгэд янз бүрийн болоогүй юм уу? Би бүр тэрийг сонсмоор байна. Янз бүрийн болоогүй. Тэрнээсээ тэгээд одоо байнга. Гэгөө сайн боддоо болцсон ч юм билүү мартцсан юм болоо гэж. Тэгээд тэрнээс хойш ингээд одоо ингээд үжаагүй найзад авсан байна да. Зөө. Хараа манай өнөөдрийн сэдэв болохоор үзэн яддаг
Эсвэл өөрийг чинь нэг юм басамжилсан хүнтэйгээ өнгөрүүлсэн халуухан шүн واخгүй юу? Түүнээс яг тэр хүнтэйгээ дотны найз болсон түүх биш واخгүй юу? Аа. Яг тэр арайна бас халуухан шиг бодчихсан. За тэгвэл ямар ч байсан нэг one night маягийн болсон юм байна тийм ээ? Тий. За. Тэгээ яга one night many night болоогүй юу? Цаашаага олон night болоогүй. Тэгээд хоёулаа тэгээд за зөвнөөс ингээд цааш хоёулаа стрейт авах үгээс тэгээд Айгуул өөрөө ингэсэндээ. За би ингэж менежертэй унтаад идэгэн ч биш. Тэгэж хэлэл тэгэл буцаага хариу авчиж байгаа юм шүү. тэгээд хэрэгтэй юм гэж Бодчихсан тий. Зархтай бай. Гаднаас нь өгнээрээ л гэж дамдаж гарч ирсэн дээ. Тий штэ тий. Хүн харагдчихжээ байдаг. Номыг авцаас гэдэг. За. Одоо тэгээд маа нөгөө ч бол яг менежер олж хийж байгаа. Менежерэл хийж байгаа юу? Би чиний талд ороод байна штэ. Өөр салбар дээр ороод менежер хийгээд байгаа. Би одоо бүр ингэ дэшигээ тачаад ичээд явсан. За. Гэхдээ ямар ч байсан айгуу гоё түүх вэ. Тэгээд хуваалцсан маш их баярлаа. За баярлаа. За өчиг сайхан өнгөрөөрэй. За сайхан өнгөрлөө. За. Би бүр зүгээр л нөгөө түрүүний сонсогчиг, өмнөх сонсогчиг тэгээд би зүгээр гол руу дагуулж яваад гэдэг шиг. Тэгээд би тийшээ яваад ингээд ингэсэн чи зүгээр найз болсон. Гэтэ унтлагын өрөөн дээр найз болж болно. Тэгээд мэдгүй friends with benefits гэсэн юм бас байдаг шүү дээ. Найз хэрнээ. Яг ингээд би физиологи ингээд юу гэдүүлээ одоо би үүндээ даатгаад ингээд тэр шаардлага хангаа яваад байдаг хүмүүс бас байдаг. За, MJ радио холбогдсон байна. Байна үчимэндээ. Үчимэнд. За, өөрт нь ямар нэгэн халуухан шөнийн түүх вэ үзий яддаг дургуун хүнтэйгээ унтчихсан. Дургуун хүнтэйгээ бас биш ээ. За. Би одоо 98 оноос 2001 он хүртэл хойноос нь хөөцөлдөж гүүгээд. За. Авч чадаагүй хүнтэйгээ. Мэдгүй ямар учрал байсан тэрнээс хойш нэг тэгж уулздгүй байж яснаа 14 онд тэнтэн уулзаад удамд тараад. За. Тэгсэн мэн хүн намайг тоодгүй намайг ингээд хавтуулдгүй байсан хүн өөрөө залгаад нөхөрс өдөртэй болсон байсан гэнэ. Өөрөө залгаад уулз чи намайг орой ажил дээрээс ирээд авчих энэ тэрэ гэд. Тэгээд ганц хоёр шинийг бол өнгөрүүлсэн. За тэгэхээр тэрийг одоо ямар тухайн үед бол шар хөдөлж байсан. За тэгэхээр яг тийм учрал болчлоо шүү дээ тий одоо нэг бас нэг хэд удаагийн. Тэгэхээр яг хэд удаагийн. Тийм тэгэхээр одоо тийм учралд ороод дотн харилцаанд ороод яг үнэхээр 3 жил араас нь хөөцөлтөд нүүр өгөхгүй байсан хүнийгээ ингээд дотн харилцаанд ороод ийм харилцаа үүсгэчихээр ямар мэдрэмж төрсөн? Тэгээ одоо эхний удаад бол айгүй тийм үнэхээр сэтгэл хангалуун кайфтай байсан. Тэгээд сүүлдээ энэ хүн чинь нөхөрс өдөртэй хүүхэдтэй хүн шүү дээ гэж бодогдоод тэгээ би сүүлдээ өөрөө зүхтаадаг болсон. За. Би өөрөө бас их нэртэй байсан тэр үед. Нөгөө цагаараа байдгүй цахилдаг хөхөөрөө байдгүй шүү гэдэг шиг. Тэ. Би сургуулиудаа төгсөөд 14 онд ч бас ажил төрөлтэй болсон. Эхнэр хүүхэдтэй болсон. Ер нь амьдрал бас хайцангуу гайгүй болсон. Тэр хүнээс амьдралын төвшин нэлээд дээгүүр болсон байсан ер нь. Зөв. За тэгэхээр тэр одоо ингэж бодчихно уу? Өөрийг чинь тоохгүй ингээд ерөөс араас нь гүүж яхад ерөөсөө тоохгүй байсан хүн магадгүй ингээд одоо 11 он хүртэл тэгээд 14 3 жилийн дараа уулзж штэ. Тэгэхэд өнгө зүс орцсон ч юм уу эсвэл боди моди болцсон ч юм уу тийм байсан юм болоо. Би ер нь найзууд дундаа ер нь үеийнхэн дундаа би магшуул би борцоор
хамаагүй илүү л байсан л да. Өв тэгш. Хэд тарган бас биш. Яг тийм нэг мах шилэн таарсан. Өөрөө нөгөө спортоор хичээлдэг байсан. Чэйж мэж ер нь задарч өөрөө айгуул залуу гэж боддог байсан. Гэхдээ царайны хувьд бол байдаг нэг боловч би хааны хувьд бол яг жигдхэн тэгш гэж ярих юм уу? Эмтэй үнээр бол одоо бүгс нь байгаа байранда. Бүх юм тогтсон гэмээр чэйж хөлмөл одоо ер нь боломж царай нь бол байдаг нэг Монгол ирэх юм. Яг. За тэгвэл өндөр нь хэдий ёо? 177. Бас өндөр болж шүү. Тэгээд яагаад ч надад нэг намхан харахад гачсан залуугийн араас өөрөө хөөцөлдөлгүйгээр намайг тоохгүй байсан гэж. Одоо зүгээр аамнаас энэ уушхаа нээчиг. Чи тэгээд гэдэг шиг. Сүүлд нь яг ингээд хэд удаа харилцаанд ойрхон ороод эхэлсэн. Би ч өөрөө бас нэг шин 4-5 нахаа хийсэн. Одоо би хаан цээж мэжин задарсан тэхэлэлгүй дээ. Тэгээд сүүлд нь өөрөө утсаар яриад орой ажил дээрээс ирээд авчаад уулзалтаа чамаар сонин сайхан юу вэ? Хооч хөөрэ ганц нэг чи сууя гэж өөрөө миний араас хөөцөлдөж гүгээд би ч нүүр өгөхгүй ихнэр болсон байсан. Тэгэн л дээ. За бидний нэг нууц байдаг юм аа. Ер нь бол ингээд залуучуудтай хэлье. Эмэгтэй хүн хараа хитрхи хараас нь хөөгд байгаа залуучуудыг за энэ бараг л байж идэх юм. Магадгүй одоо би нэг зүйлийг хөөгөө явж штэ тий. Тэр ингээд худлаа болох юм бол буцаад ирэхэд энэ байрандаа гэж баг боддгийм шиг байгаа заяа. Дотны зүгээр харилцаатай биш зүгээр дотны нөгөө дотор сэтгэл санаагаа уудалдаг нэг эмэгтэй найзтай гэж хэлж байсан. Хажууд бэлэн байгаад тэгэхээр үнэлдэггүй маа. Эхнэр хүүхдтэй болоод явчихлаа. Хайрын нэг алдчихлаа гэж араас нь харамсч юм а гэж надад хэлж байсан. Тийш тий. Яг араас гүйжгүйжсэн байхгүй болчихоор чинь тэгтэн зүгээр хөө энэ яач юу? Энэ рүү нэг бичгээс энэ яагаад ажлаа ихгүй наа. Ер нь бол нэг тийм байдаг юм шүү. За эмэгтэй хүн гэлтгүй ч гэсэн эрэгтэй хүн байдаг хаа. Тийм нэг сонин тохиолдол. Гэхдээ би бол өөрөө хөөцөлдөж гүйж ягаад тэгээд орхицсан. Тэгээ 3 хэдэн жилийн дараа зүгээр л бодмод таарал. Тэгээ хоёулаа оройн хоол идчихэд наана цаануу гэж юу яах бүр их тухайн хүн хуучнаа яриад наана цаануу гэж ерөөсөө их хоргож мэддэг юм байна. Тэгэхээр бол хүн олон жил 3 жил хараас нь хөөцөлдсөн хүн чинь яалтчгүй байцаалдаг юм байна лээ ер нь. Тэгээ штэ эмэгтэй хүн чинь тэгээд нааштай ингээд өөрөө нааштай байгаа залуу дээр бол зүгээр колон дээр хүртэл согтоол хандран заяа. Уугаагүй байсан ч согтуу болно заяа гэдэг. Тийм нэг сонин тохиолдол тэгээд хэдэн жилийн дараа хариугаа авсан гэх юм уу ямар ч л байсан хэдэн жил гүйсэн хариугаа авсан юм байна ямар ч. За ёстой л нөгөө жинхэнэ хариу аавна гэдэг чинь л болсон байна. За түүхээ баярлалаа танаа хамт олонд ажлын амжилт хүсье. За маш их баярлалаа өчиг сайхан өнгөрөөрэй. За. Ямар бас хөөрхөн хөгжилтэй инээдтэй түүхээ те. Гэхдээ яг ийм мэдрэмжийг авдаг байхаа нэг юмын араас ингээд л хөөцөлдөж гүйж тэр нь бүтэхгүй царайж өгөхгүй байжснаа дараа нь ингээд гинт гарч ирснэ. Хүшээ гэл нэг амар анхаарал кэр хийгээл те. Ингээд ирэхээр бас нэг өөрсдөө нэг тийм баархах, бардамнах тийм мэдрэмж төрдөг байх гэж би бодож байна. Би болохоор нэг тийчгүй амтны араас нэг чаргууцалтаад байсангүй эсвэл араас нэг тийм чаргууцалтаад байдаг хүн ч гарч ирдэггүй л дээ. Гэхдээ яг энийг бол яг ийм байдаг шүү, тийм мэдрэмж өгдөг шүү гэдэг яг одоо сонсогчд маань 77 77 38 83 77 77 88 30 гэсэн дугаараар холбогдоод яриад хэлээд ороод ирээрээ. Бас сонирхолтой байна шүү дээ. Яг тэгвэл энэ талаар те мэдэхгүй хүмүүс нь бол биднэрт бол үнэхээр сонирхолтой байна. Үнэхээр сонирхолтой шүү. За лайв үзэж байгаа бүх сайхнуудаа хөөрхнүүддээ өчийн мэндийг хүргье. Та нар ингээд яг лайваар орж ирэхээр жоохон хичээд юм бичгээ байчаад байгаа юм те гэхгүй юу. Зүгээр
зүгээр лайв бичгтэн зүгээр өөртөөх нь нэр мөр нь ус мус нь харагддаггүй болчих зүгээр энүүгээр бозарлаж өгч байгаа одоо зүгээр зүгээр комментонд дарагдчихсан хаанаас нь уншихаа мэдэхгүй те. Тэгэхээр саяны түүхүүд болсон явдлууд хэр санагдчихээн манайхаа. Тэр яг л энэ цаг мөчөд чинь угаасаа тий 22-оос 23 цагийн хооронд бүхэлдэн 50 минутын эфирээр зөвхөн томчууд буюу нэмэх 21 нас давсан хүмүүс орж ирээд хүн тулгардаг одоо бэлгийн бойжил одоо амьдрал одоо юу гэдгийг асуудал те бүх талаар ярьдаг байгаа. Тэгэхээр өнөөдөр даваа гарагт болохоор бүгдээрээ яг л одоо сонсогчдоос ирсэн өвөрмөц сонирхолтой түүхүүдийг уншиж танилцуулдаг байгаа. Манайдар бол захиа түүхүүд маань байнгын ирж идэг. Тэгэхээр яг захиа түүхүүд маань ирсэн дараалалаараа уншигтаад бас сэдвийн хүрээнд 7 хоногийнхоо дугаараар орох байгаа шүү манайхан. Тэгээд хэрвээ та өөрийнхөө түүхийг болон өрөөл бусдын түүхийг бас ингээд шеэрлмээр хуваалцмаар санагдах юм бол Ариун Бэлэг @mjlradio.com гэсэн хаягаар явуулахад л хангалттай байдаг шүү. За даваа гарагт болохоор бид нар ингээд сонсогчдоос ирсэн сонирхолтой түүхийг хүргэдэг. 2 дахь өдөр болохоор хөгжилтэй түүхүүд. 3 дахьд синглчүүд, 4 дахьд олны одоо танил алдартангуудын бас нэг скандалууд тийм ээ дотн харилцааны ч юм уу тийм эсвэл яг тэр одоо дотн харилцааныхаа талаар скандал шүүгэн дуулаануудыг ярьдаг байгаа. Тэгээ 5 дахьд болохоор гэр бүлтэй юм уу хостой хүмүүсийн асуудлыг хүргэдэг байгаа шүү. Тэгэхээр аль нэгэнд нь хүн болгонд л одоо яг асуудалгүй томчуудын зүйл гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр ямар нэгэн асуудал байж л байгаа. Тэгээ манайх руу хаяглаад бид нэр уншуулаарай. Тэгээд дэлхийн 169 орн Монголын 408 зохиос те 21 аймагуудаар MJL радиогийн 88.3-ыг сонсдог. Сонсогчд болгон сонсох болно. Тэгэхээр бас өөрийнхөө түүхийг бас ингээд түмэн дүргэх бас нэг боломж байгаа шүү манайхаа. За юу эцгэж энэ манайхаа яг одоо Улаанбаатар хотод 22 цаг 47 минут болсон байна. Тэгээд унтлагынхаа өрөөнд байцгааж гин үү, гадуур явцгааж гин үү, эсвэл хин нэгэнтэй болзоонд явах гэж гин үү. Тэгэд энэ талаараа бас бичээрэй. Халиг нь ойрд болзоогүй. Одоо хаваршиж ядсаар л хавран дууслаа гэхгүй. Хажууд хүн маань ирэхгүй байсараад хавар дууслаа. Үс мүсээ уулан тайрч мараал болзонд яваал амар гоё бай гэж бодсон ч тааж яг тэгдэг хүн маань байхгүй байгаа учраас жоохон энэ хаврыг жоохон тийм сони юугүйс одоо юу гэдгүүлээ сенсац биш ээ. Наастргүй өнгөрөөч шиг санагдаад штэ. Тэгэхээр одоо дараагийн хавардад нөхөж тэмдэглэн гэж байх уу? Нөхөж гарна гэж байх уу? Гэтэ яг одоо ингээд сүүлийн үед одоо энэ 7 хоногоос ч юм уу тийм өнгөрсөн 7 хоногоос эхлээд ингээд зуны гоё шоунууд гардаг болсон байна те. A-Sound сая гарснаа тоглосон юм билээ. Энэ хасанд болохоор Thunders тоглох юм билээ. Thunders-ыг үзэх гэж байгаа. Октодороо тэгэхээр бас тэрэг Тэсийн язан хүлээж байна. Тэгээд одоо Моби 30 жилийн те шоу, Red Show болох гэж байгаа. Social Play Park дээр. Тэгэхээр тэрийг бас манайхан очиж үзээрэй. Манай MJL-ийн бөөнөр байж болно. За яг одоо 77 77 38 83 77 77 88 30 дугаард маань нээлттэй байгаа шүү. Тэгээд яг одоо магадгүй нэг эсвэл 2 сонсогч аваад авч идэл тэгээд нэвтрүүлгийн цаг дуусах байхаа. За тэгээд ер нь хүн үзэн яддаг ч юм уу эсвэл дургуун үнтэйгээ дотн харилцаанд орно гэдэг худлаа л да. Яг нь шарандаа л тий. Шарн хөдлөл за энэ ясан овоо юм л гэдэг юм бол яг дургуун үнтэйгээ бол ялангуяа эмэгтэй хүн бол ойртон гэж хэвээр гонжин жоош те. За сонсогч авъя. Өөрөө салаа гарсан шүү. За дараагийн сонсогчтой боломж өгье тэгвэл. Тэгэд эмэгтэй хүн гэдэг чинь өөрөөсөө яг ингээд магадгүй үнцэнтэй ийм тийм байдаг болохоор тийм ээ. Угаасаа л үнд орхон тодорхой. Гэхдээ эр хүн эмэгтэй хүнийг үнэхээр зөв гоё трит хийгээд те үнэхээр гоё кэрлаад, хамгаалаад, халамжлаад, хайрлах юм бол тэр хүн одоо гоё сайхан байна уу хамаа алга, юу хийдгэн ч хамаа алга. Бид нар дасамтхан амтаан тэгэл нэг хайрлчул тэгэл дуус. MJL радио үнэхээр гоё кэрлаад, хамгаалаад, халамжлаад, хайрлах. Радио контрагаараа давхар сонсогдож байна. Байна уу? Байна. За үчи минь радио контрагаараа давхар сонсогдсон шүү за. За чимэлдээ. За артлынхаа радио контрагаараа спикер контрагаараа цууратад байна. За басна. Байна уу? За салаа явцсан шүү. За манайхан орж ирэхдээ радиогоо, блютуthээ, спикерээ одоо бүх юм унтрааж орж ирэхгүй болохоор ингээд давхар сонсдоод бит хэд маань
Ерөөсө би ч таныг сонсохгүй. Та ч намайг сонсохгүй яг ингэ явчихдаг байхгүй юу? За. Next гэдэг шиг дараагийнх. MJL радио холбогдсон байна. Байна уу? Холбогдсон байна. Өчигдөр минь дугаарай. За салцсан шүү. Манайхан яасан болоо нэгтгэд айгу ичээд байгаа юм болоо. Зүгээр холбогдож үдсийн холбогдож ийн үү яаж ийн гэд ярих гэсэн чинь амнаас гардгүй гэдэг шиг. За. Энэ эрчүүдийн нэг арга юм биш үү дээ. Байнга чатлал гүйж байснаа. Гинэт алга болчихдг нь эсвэл бас өөр хүүхэн рүү ээлжилж байдаг юм болоо гинэ. За, MJL радио холбогдсон байна. Байна. За өрөөмөндөө. За ингээд өөр болох нь хамгийн сүүлчийн сонсогч болж байгаа шүү. За бит хоёрт нь бас нэг айхтар тийм удаан цаг байхгүй. За өөр тохиолдсон түүх байна уу? Би 2-3 сонсогчийн түүхийг сонслоо. Тэгээд яг ямар сэдвээр ярьж байгааг нь ойлгосонгүй. Яг саяныхтай ойртой тийм болно. Яг өөрийг нь тоохгүй байсан ч юм уу тэр хүнээс нэг ойлгоцсон тэгээд. Би ингээд 14 он төгссөн байхгүй их сургуулаа. За. Тэгээ 2 дугаар курстэй нэг ангийнхаа охинд аим болоод. За. Тэгээд тэр 2 дугаар курс, 3 дугаар курс, 4 дугаар курс яг ингээд 3 жил нөтөн чинь бас сайн ингээд араас нь гүйсэн. За, нүүр өгдөггүй юу? Нүүр өгдөг. За. Тэ бүр ингээд завсар зайгүй өглөө өдөр оройг болгоогүй. Жохон завсаргаатай гүйсэн. Сайн ингээд хэлдэг байсан. За. Тэгээд яг ингээд болтын мөнхөр нэг сони юм жижигхэн гордлого өгöd. Байдаг байсан байхгүй юу? Яг ингээд болтын модоо угаасаа худлаа юм шүү дээ. Худ гэрл юм шүү. Энэ ихтэй тоохгүй ашиг болий гэдэг болж байгаа байхгүй юу? За. Тэгэнгүүт ингээд нэг жижиг юм өгöd юм асууж чадаад. Тэгэхээр нэг хит ойртуулахгүй, хит холдуулахгүй байлгаад байна шүү дээ, тий. За. Тэгээд 4 дугаар курстэй харьцаа жоохон гүндгэрээд. Төгсгүйр. За. Дипломын ажил гэж хонхны баяр дугаалга нэтрэгээл баах юм болно шүү дээ. Тэгээд дипломын ажил гэдэг амар хүнд ажил байдаг байсан. Манайх ч нөгөө нэг айгуу тусгай мэрэгжил болохоор. За. За тэгээд тэрнгээрээ бүр улам дотн болоод. Тэгээ хамт дипломын ажлыг яагаад ч одоо хамт хийх болоод байрлаа болдгоо би нэг байр дүрээсээ тэгээд нэг 4-5 удаа дипломын ажлыг хийгээ санал тавьсан байхгүй юу? Манай нөгөөх маань бас хомоо сурнаа. Тэгээд мэдгүй. За. Найз нь бас нэг муу сурдаг нөхөр байгаа. За. Тэгээд бид нар чинь ингээд дипломын юмыг бэлдэж байгаа бас оюутнууд байна, залуучууд байна, гарч орно. Энийг өдөр гараад яагаад ч юм нөгөө хоёр найзтай ингээд бид гурлаа үлдээд нэг буудалд орлоо. За. Одоо энэ хамгийн гүндгий юм аа л ярьж байна. Гүнзгийсэн нь л буудал гэдэг. Хамгийн гүндгий юм аа л ярьж байна. За тэгээд дотн харилцаанд орсон юм уу? Ярина. За бүтээрт гол нь цаг байхгүй штэ. За. Тэгээд жоохон халаалтай манай хүн жоохон халаалтай байсан. Тэгээд нэг ойртол нэг би ингээд нэг илээл таадал ихтэйгөө нөгөө найз нь хүнжил. Яасан. Найз нь группт гэдсэн юм уу? Болоо ч таяр хүнжил таачаал. Тэгээд тэр болчихсон. Тэгээд жоохон байгаад нэг би нөгөө тийч нөгөө дээгүүр доогоор тэмдрэл нөгөө тийч миний өмдөр гармаараа хийж мэйл. Тэнгүүч нөгөө найз нь дахиад шаврын хаалтаа. Тэгээд зүүр цаашаа юм чи. За тэгээ яагач юм уу? Тэгээ яагач хамгийн үнэтэй юм аа. За тэгээд ер нь дулаараа sorry. Масан гараад ингээд жоохон зугаалдаг болсон. Тэгээд их сургуулаа ингээд төгсөөд ямар харьцааг болцоо айгуу сонин. Би ч юм бичээгүй, над руу ч юм бичээгүй.
тэгэл салсан даа Зурвал гэж. дээрээ ер нь таардаг байсан шүү дээ. За холбогдож түүхээ Би нэг юм ярьчих хөө. за хялцаараа. Найруулагч маань дахиад босгаалаа. Аха. Нөгөө би тэгээ бүр болоод болсон байсан. Тэгсэн чинь найз нь над руу заалгаад загнаад намайг. За. Чи хүүхдээ өөртөө дасгачаад хаялаа. Юу яриад байгаа бэ? Та нэг хүн ойлоод байсан. За. Тэгээ би тэгээд холбогдсон. Йоо. Тэгэхэд би нэг өөр хүнтэй танилцаад үргэлжлэжсэн. За тэгсэн ч дээр Тэгээ би дүү. одоо тэндээ хатсан. За холбогдож өөрийнхөө бас түүхийг хуваалцсан маш баярлалаа. Өчиг сайхан өнгөрөөгөө. За баярлалаа. За. Хамгийн гүнзгий нь угаасаа би үнийг тэмдэглэцгэл байсан юм байна да. За энэ хүрээд манай өнөөдрийн хинт ч битгий хэлээр оройтой унтлагын өрөө нэвтрүүлэг маань үдсэн яддаг хүнтэйг өнгөрүүлсэн халуун шүн сэдвээр явлаа. Тэгээд манай өнөөдрийн нэвтрүүлэгтээ онцгой хамтран ажиллагч байгуулгаар Ширхэг бүрэн шижир брэнд оролцсон байгаа. Маш их баярлалаа. Тэгээд нэвтрүүлгийн турш хамтдаа байсан бүх сонсогчдоо болон лайв үзсэн сонсогчдоо маш их баярлалаа. Тэгээд хөтлөгч Халив Кадагаа маргааш үдшийн хөтөлбөрүүдээр эргээд уулзах болно. Тэр бол бүгдээрээ сайхан амраад ороод ирээрээ. Дэлхийн монголчуудын Амжилт радио 88.3